Улсын хэмжээнд 40 лаборатори сургууль бий. Лаборатори гэдэг нь чухамдаа боловсролын шинжилгээг хэрэгжүүлэгч жишг сургууль гэж ойлгож болох юм а. Тэгвэл 14-р сургуульч мөн эдгээр лаборатори сургуулийн тоонд зүй ёсоор ордог. Тэгвэл 2500 сурагчтай гэх лаборатори сургуулийнхан өөрийн гэсэн байргүй 5 сургуулийн байранд хуваагдсан хичээлсээр 3 жилийн үрийг үзэж байна. За тэгэхээр манай сургууль бол 70 жилийн түүхтэй ийм сургууль. За улсын тэргүүний Дүүрэг хот улсын тэргүүний цалтай. За улсын үндэсний лаборатори сургууль. За улсын хэмжээнд 40 байдгийн нэг нь 14-р сургуулийн барилга 2013 онд тааснасаа нурж эхэлсэн. Ингээд агтлагдаж сургуулийн барилгыг концессийн гэрээгээр гүйцэтгэхэр болсон юм а. Уг нь төлөвлөгөө ёсоор бол 14-р сургуулийн барилгыг концессийн гэрээгээр барьж энэ оны 9-р сарын 1-нд хичээлийн шинжилгээ нээлттэй хийх байсан. Гэтэл шинэ байраа ашиглалтанд оруулах битгийх л өнөөдөр нуурах төгсөн байрны суурь нь хэвээрээ байгаа юм байна. Тиймээс 14-р сургуулийн багш сурагчид барилгын ажлыг хурдан эхлүүлэхээр боловсрол соёл шинжлэх ухааны яам нийслэлийн боловсролын газарт хугацаатай шаардах бичгийг хүргүүлж байгаа маа. Сургуулийн барилгын асуудлыг яаралтай шийдвэрлэж хүүхдийн эрүүл аюулгүй орчин сурч боловсрох эрх. За мөн багш ажилчдын маань ажиллах таатай орчин бүрдүүлэх талаар яаралтай арга хэмжээ авч. За энэ хариуга 9-р сарын 25-ны дотор биднэрт албан ёсоор бодиттой тодорхой хариуга биднэрт өгөхийг шаардаж байна. Хэрвээ энэ асуудлыг үнэхээр боломжтой, бодиттой, тодорхой хугацаанд шийдэх арга хэмжээ авахгүй бол манай эцэг их багш сурагчдынхаа шаардлагаар бид нар ажил хаях дээрээс нь жагсаал хүртэл зохион байгуулах арга хэмжээг авна гэсэн үгнээс өнөөдрийн хэвлэлийн багварлыг зарлан хуралдуулж та бүхний цуглуулсан юм а. Тэгээд энэ талаар нийслэлийн боловсролын газрын барилга хөрөнгө оруулалт харилцан мэргэжилтэн Баяр Магнагаас тодруулсан юм. Энэ жилийн хувьд 4 сургуулийн барилгын ажлыг концессийн гэрээгээр хийхээр төлөвлөжээ. Гэвч зөвхөн 14-р сургуульч биш, бусад бүх концессор баригдах сургуулийн ажил санхүүжилтөнд тодорхойгүй учраас зогссон гэх тайлбарыг өгч байна. Ямар ч тач энэ хугацаанд 14-р сургуулийн 2500 сурагчид 5 сургуульд хуваарлагддаг хичээлсээр байна. Гэхдээ гол асуудал нь ингэж хичээлснээр сурагчдын сурлагын амжилт, эрүүл мэндээс эхлээд олон асуудал үүсэж байгааг тус сургуулийн багш хэллээ. Банкны хувьд бол тэгж гадаа ингэж эцэгчүүдтэйгээ уулзаж үүрэг даалгавраа өгж ингэж ярилцж байгаа. Дунд ангийн багш нарын хувьд бол нөгөө 3 сургууль дээр багшлж байгаа хичээлээ очиж зааж байгаа багш нар бол нөгөө анги руугаа гүйдэг. 14-р сургуулийн хувьд физикийн гүнзгийр үсэн сургалттай байна. Энэ хэрээр улсын олимпиадад сурагчид нь олон амжилт үзүүлдэг. Гэтэл энэ амжилт ч буурч эхэлжээ. Мөн сургуулийн байргүй 3 жилийн хугацаанд 14-р сургуулиас 300 гаруй хүүхэд шилжсэн гэх мэдээллийг ч өгсөн юм. Тиймээс гол нь 2500 сурагчийн эрх ашигыг бодолцсон сургуулийн барилгыг хурдан хугацаанд шийдвэрлэж өгөхийг хүсэж байгаагаа илэрхийлсэн юм а.